За монголчуудаа эрдэнэтчүүдтэй энэ өдрийн минь түргэе. Нар мандах гэж байна. Эрдэнэтийн наадмын талбар дээр өглөөнийхөө алхалтыг хийгээ явж байна. За тэгээд 3 зүйлийн талаар гэлс ярьчих гэж байгаа. Нэгдүгээрт нь болохоор амьдралаас ертөнцийн 3 бол амьдралаас ургаж гарч ирдэг. Тэр би одоо орчин үеийн Монголын амьдралаас ургаж гарсан ертөнцийн 2 үннийг хэлэх гэж байгаа юм аа. За тэр нь юу гэхээр нэг нь болохоор нэр үндгүү сандалт суудлын бөглөөс болсон гишүүнтэй аймаг. За зүгээр л нэг төлөөлж болохын өвчин туссан. Төлөөлөгч болж ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн амжигхан бодолтой бага тоодоггүй төлөөлжтэй багийн хөгжил зогсдог гэдэг. Тэгээ ертөнцийн ийм 2 үнэ. Товчлоод хэлэх юм бол арчаагүй гишүүнтэй аймаг нэг хөгждөггүй, арчаагүй төлөөлөгчтэй баг нэг хөгждөг бай гэж байгаа. Тэгээд энийг хэлж байна. За тэгээд нөгөөд нэг 2 дахь сэдв нь болохоор юу? 4-р микро гэж байдаг одоо эрдэнэтэд 4-р харуул 4-р микро гэдэг. За 4-р микрод болохоор 4-р микрын тойргийн хүүхдүүдийг одоо суралцуулах 4-р аав жил гэж байдаг. Одоо бидний мэддгээр бол нэрлэдгээр 4-р аав жилийн яг барилга сургуулийн барилгаас ийшээ за 20 30 алхахгүй даагүй юу? 30 хүрэхгүй баг. Алхмын зайд Орхон аймгийн Эрдэнэт төлөвлөлийн дарга асан одоо төлөөлөгч насаараа төлөөлөгч дарга хийж байгаа. Пүрэл тав гэдэг нэг ахгүй байдаг. Мундаг эрхэм нэр хүндтэй болохоор ингээ байнга сонгогдож байдаг. Бүр одоо нутгийн өөрөө удирдагчны байгууллагын дарга хүртэл өнгөрсөн 4 жил хийсэн одоо төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ хүний өөрийнх нь илүү хамаарал бүхий этгээдийнх нь баар байдаг. Яг тэр нөгөө ерөнхий боловсролын сургуулиас 20-30 алхмын зайтай нөгөө барилга нь ингээд тэрэн дотор болохоор шүний клуб ажиллаж байдаг. За тэгээ шүний клуб ажиллаж байдаг бол та бүхэн одоо ямар шохон маягтай зүйл мэд. Тэгээд яг манай эрдэнтээс өөр юм газар байхгүй баг. Нэг хашаан дотор эсвэл нөгөө баарны хашаан дотор сургууль байцсан юм гэхээр сургууль нь төрүүлж байгуулагдсан байхгүй юу? Тэгэхээр сургуулийн хашаан дотор баар л ажиллаж байгаа юм л. Тэгээд пүрэл тав гэдэг даргын хамаарал бүхий этгээд илүү өөрийнх нь баар ажилладаг. Тэгээ энэ бол улсын хэмжээнд бол баг жишг болох юм л да. Буруу жишг. Яагаад буруу жишг вэ гэхээр боловсрал ерөнхий боловсрал тийм үү? Хүүхдүүдийн боловсрал олгодог хашаан дотор архитын согтуурлууд баар ингэж байждаг. Тэгэхээр одоо цаг үе өөр болж байна. Нийгмийн сэтгэл зүй өөр болж байна. Улс төрчид өөр болж байна. Альва иргэнээс гаргасан санал шаардлагыг ажил хэрэгт зарчмаар хүлээж авдаг болж байна. Урд нь бол ерөөсөө энэ мөн миний эсрэг явж ингээд амьдралыг нь бодоо олохгүй ингээд ажиллаа хийхгүй нөгөөдгийг яаж бодоо олох ингээд бодоо явдаг юм. Одоо бол арай өөр болж байна. За тэгэд юу гэж хэлэх гээд нөхөр энэ 2 дугаар сэдвэрээ. Одоо нэгэнт өөр болж байгаа юм чинь энэ боловсролын байгууллага баар хоёрыг тэр салгая. Тэгэхээр яаж салахгүй юм бол их амархан. Угаасаа сургууль цэцэрлэгийн ойр орчмод нь арх тамхиар үйлчлдэг инээ тэрэ мэрэ гэдэг нь гадарч өөрөө хориотой байдаг шүү дээ хуулиараа. Тэр ерөөсөө хуулийн хэрэгжлийг хангаал яг тэр 4-р амжилтын хажуудалд байгаа пүрэл тав дарга нэг зүйл хэлчихэ. Пүрэл тав дарга намайг нохон гөлөг гэдэг ингэсэн. Нохон гөлөг. Тэр нэг хүний эрхийн комиссын дарга бэмп хэмэлээ. Тэрний хэлдгээр бол намайг өхөөрдөж байгаа байхгүй нөө хөөрхөн гөлөг мөлөг гэдэг. Тэр нэг иргэнэ хөөрхөн гөлөг гэдэг дууддаг. Даргын хамаарал бүх юм өөрөх нь тэр баарыг ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотроос одоо зайлуулах хэрэгтэй байна. Тэгээ хуулийг хэрэгжүүлээд тусгай зөвшөөрлөн цуцалчин тэрэн шиг амарх юм байхгүй. За тэгээд нэг энэ. За тэгээд ажиллаж байгаа нөгөө баар нь аюулгүй одоо гой байршилт зэрэглэлийн бүсэд ерөнхий боловсролын сургуулиас 20-30 алхмын зайд байдаг. Энэ газар нь өөрөө ертөнцийн төв зүйл. Тэгээд балгас одоо би сонирхох юм бол яг нь орж ирээд өмөрч юм бол тороолууд нь бос тэрчнүүд дарга байгаа төлөөлж мөлөс дарга учраас тороолууд бас байдаг гэж магадгүй. Тороолууд нь орж янз бүрийн ярих юм бол тэрнийхэн зургийг ингээд тавина. Энэ арталт болохоор манай Баян өндөр хайрхан харагдаж байна. Манай Эрдэнэт нутгийн мөн хоймор хайрхан. За ингээд энэ байж байгаа. Тэгэхээр энийг одоо пүрэл тав даргын 4-р сургуулийн хажууд байрлаж байгаа баарыг
боловсролын байгууллагаас салгаж авъя эрдэмтчүүдээ. За тэгээд хууль хэрэгжүүлэлт зүгээр тусгай зөвшөөрөл судалчих нэг. Хоёрдугаарт нь ихээр, гуравдугаарт нь ихээр юу ярих гад нэхэр юу ярих ч дээ. Мартчихлаа. Сонирхолтой зүйл нөгөөдрөгөө яагаад болтой. За тэгээд 3 дахь сэдвийн саналчлал модон харангуйтай. Одоо энэ болохоор Эрдэнтийн яг одоо нэг манай Эрдэнэт хотод нээж штэ яг энэ түүний энэ ингээд нэг наадмын талбай. Ингээд хамгаалтай хашаатай. Эрдэнэт төлдрөөс 30 хэдэн жилийн нойгоор өлөөд нэг наадмын талбай одоо ногоон байгууламж бүсийг хотын ногоон байгууламж бүс болгоод хүн дүрстэй малнуудаас хамгаалаад хашаа барьсан байдаг байхгүй юу? Тэгсэн чинь байгаль орчны сайд Батэрдэн манараа тийм ч нэг өөрийнхөө хочоор нэрлэгдсэн. ББ парк гэдэг ингээд барайнаас. Бүтэхгүй. Тэгээ одоо нэг ичгүй сайд хийгээ суугаад байгаа хүн байгаль орчны. Тэгээд иргэнд энэгээ барихын тулд нэг иргэнд авилга өгөх гэж үзчихсэн. Тэгээ наад барихын тулд хамгийн гол нь энийг барьчих юм бол солонгочуудын хэлсэн хамд үржих гэдэг юм гэж би ойлгоод байгаа. Тэгээ наадтал нөгөө нялх мод буцсоог байгаа байхгүй. Энэ талбай нь өөрөө болохоор эрдэмтдийн тарьсан мод байдаг байхгүй юу. Тэгээ энийг болохоор шууд дайраад ухаад булаад ингээд яаж. Яриад нэмэргүй юм байлээ. Барахгүй мэл. За баг одоо нэг бүтгэлээ барьлаа гэд шүүхэд дуудагдсан магадгүй байх л та. Нөхөр нь миний талаар бүр янз янзын айл илэрсэн баларсан үе худлаа үнэ мэдээлүүдийг бүгдийг цуглуулсан байж. Тэгээд нэг ямар нэгэн юм болох юм бол одоо нэг ил гаргаж нэвтрүүлэг хийх хэрэг. Тэгээд тэрийг нь хүлээж байгаа. За тэгээ энэнгөр юу хэлэхэд нэхэр ингээд наадмын талбай итүү хассан. Ингээд нэг хөөрхөн элбэг дөрж ерөнхийлөгч хоёр хүн үнэн зүйлүүдийг нэг нь болохоор сүү ууцгаая гэдэг нөгөөх нь мод тарьцгаая гэдэг. За энэ мэдээж мод бол одоо элбэг дөрж юм биш энэ ихтлэх юм учраас бүх ард түмнэр одоо уламжлалгаа тарьдаг болсон байж байгаа. За ингээд мод тарьсан. Тэгээд наадмын талбай руу манай одоо ингээд барилга барьж орчихгүй бүр айгүй хэцүү. Тэгээд сайн байгаль орчны газрын хэдэн найзуудтайгаа тааралцсан намайг наадмын талбай нохоо гэж нэрлэж байлээ. Нэг пүрэв тавг дарга гөлөг гэж өхөөрцсөн бол байгаль орчны газрынхан маань болохоор намайг наадмын талбай нохоо гэж бос өхөөрдөж байлээ. Хамгаалаад байгаа учраас. За тэгээд яг энэ нэг модыг яаж тарьдаг вөхөр ингээд яг үйчлээд ингээд хөндлөн ингээд үйчлээд тэгэд энэ рүү ингээд мод суулгах юм бол энэ мод нь өөрөө ингээд ургадаг байгаа байхгүй юу? Яг ингээд цэргүүц ингээд айгуу гоё урд нөө усын хаялга өөрөө ингээд унаад энэ рүү ингээд тогтоо явчихсан. Тэгээ яг энэ мод ургаж болох юм газраар мод тарихгүй. Яг тэр уртлын тэр ягаан харагдаж байгаа харуулж байна энэ. Хаана хайч юу? Энэ үү? Тэр энэ ягааны урталт болохоор наадан болохоор би одоо ингээд 2 3 дахь ярьж байгаа. Наадан болохоор урталт нь нэг Эрдэнтийн иргэд маань өөртөө майхан саваа бариад одоо ингээд нэг наадмалд өгдөг. Тэгээ яг тэр талбай дээр нь бүтэн мод тарай. Тэгээ халцгай газруудад ингээд мод тариад байхыг би ерөөсөй ойлгохгүй гэдэг. Халцгай газар чинь одоо халцгай байх хэрэгтэй бол халцгай байгаа гэдэг. Тэрнээс мод ургах юм бол байгаль өөрөө ургуулсан. Тэгэхээр яг энэ нуудын талбайгаа үргэлжлүүлээд энийг ингээд доош нь ингээд мод тарих хэрэгтэй байх. Ингээд ингээд мод. 2019 онд одоо яг тэрний хүн явж наадмын нууд нэг хуучин Машка дарга гэдэг талигаас даргын санаач тарьсан модны доотлол болохоор Орхон аймгийн ой анги мод тарьсан байдаг. Энэ ой анги болохоор 2 өдөр орчим 300 гаруй мод тарихад тариад явцад зөвхөн манай гэр бүл очиж тусалсан байдаг. Ой ангийнхан дарганаас онцолж ижсэн. Бүтэн 2 хоног мод тарихад нэг ч иргэн ирээгүй танах бүр гэр бүлээр ирээд ингээд мод тарьж баярлна гэдэг талархсан сэтгэлээ илэрхийлж байсан. За тэгэхээр тэр бүм үндэсний хөтөлбөр маань анзаараад хад яг энийг далимдуулаад мод тарих нэрээр тэр мөнгө угааж байгаа мөнгө идж байгаа нөхдүүд нэлээ их байх шиг байгаа. За яг явцын дунд явж лөө юм наривчиг тэгж байгаа энийг шалгуулна. За тэгээд мод яг иргэдийн хөдөлгөөн мод тарих байршлаа зөв сонгож тариач ээ. Урахгүй газар бол яг хүний хөл дээр ингэж мод тариад байдаг. Яг энэ сайхан урах юм хөндийнүүдэд энтрүүгөө мод тариад яваач гэдэг ийм 3 санал ярьж байна. Нэгдүгээрт нь болохоор арчаагүй гишүүнтэй аймаг хөгждөггүй, арчаагүй төлөөлөгчтэй баг нэг хөгждөг бай гэдэг. Хоёрдугаарт нь болохоор 4-р хамжлын ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотроос Орхон аймгийн Эрдэнэт цэцлэг хурлын дарга асан одоогийн төлөөлөгч пүрэв тавг байна. Одоо тэр нөх хамаарал бүхий өөрөх нь баарын савыг одоо гаргах. Ингэж нөгөө улсын хэмжээнд байгаа буруу жишээ зөвхөн Эрдэнэт талаас үзэж болох буруу жишгийг халж арх боловсрол хоёрыг салгах хэрэгтэй байна. За 3-дугаарт нь болохоор мод тарих гэж байгаа бол мод урахгүй газар хацгай газар ингээд янз янзын модууд ингэж авч тариад байхгүйгээр яг мод ургах одоо энэ үйлчлэл энэ хараа хажуудлын ингэж яг үйлчлэл нь ургах энэ усны хаягдтаа ус тогтдог ийм газруудаар мод тарьж хөдөлмөрөө үр дүнтэй болох хэрэгтэй. Төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй байна манайхаа. За баярлалаа. Ажлаа хэлсэн.